Боловсрол сүх телевизээс бэлтгэн хүргэдэг та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Шоу нэвтрүүлгийн дугаар бүрийн оролцогчид өөрийн оюун ухаан мэдлэг чадвараад ажиллан нэвтрүүлгийн шагналын сан хождог. Энэхүү хожлын мөнгөөрөө хүүхдийн төлөө хүмүүнлэгийн сайн үсэд зарцуулагцаар байна. Өнгөрсөн дугааруудад дуучин алтан цэцэг, бобоо, ган болор, жүжигчин цэгмэд, боксчин баяр сайхан нар хүүхдийн төлөө хүмүүнлэгийн үсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан юм. Тэгвэл энэ удаагийн сайн үлсийн эзнэр кино найруулагч Инх Талаатай хамт хүмүүнлэгийн үсэд хэрхэн нэгдсэнийг хамтдаа харцгаая. За сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Боловсрол цог телевизээс эхлэн явуулдаг та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай нэвтрүүлгийн нэгэн дугаарт одоо миний бие нэлээд 7 хоногийн өмнө оролцоод 9 дахь асуултан дээр одоо бүдэрсэн байгаа. 742 ба 89-ийн нийлбэрээс 248 ба 99-ийн ялгарыг хасахад хэд гарах вэ? Хүй тооны машин өгөөч. Манай тооны машин эргэлдэг байгаа. 3-4 гэж юу гэдэг вэ? 4-3. 4 хоосны 3-ын тий. Иймийн далаа эзэлдэг байх юм шүү дээ. 3% цэврөөс оршд юм шүү дээ. Гэхдээ зүгээр 250 мянган төгрөгтэй болсон баяр хүргэе. Угтаан бол 5 дугаар ангийн хүүхдээс нэг ухаантай биш юм шиг байна өө л гэлч бай. За ингээд үзэгчдээ бид одоо мөнхчин охины эмээгэнд ороод ирсэн байна. Тэгээд өөрийгөө танилцуулъя. Би бол одоо кино найруулагч Инх Талаа байна. Тэгээд би 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу гэдэг нэвтрүүлэгт ороод тэгээд нэг 250 мянган төгрөг хоцсон. Тэгээд энэ мөнгөө би бас нэг буйны үйлсд зарцуулах шаардлага гараад тэгээд мөнхчнгөө сонгоод өнөөдөр ирлээ. За манай мөнхчин бол одоо 2 нас 3 сартай байна. За тэгээд мөнхчингийн ээж болон мөнхчинд бид нар одоо тодорхой хэмжээний бэлэг гардуулъя тийм ээ. За энэ хөөрхөн тоглоомыг за энэ тоглоомыг мөнхчинд өгч байна. Одоо өөр дийлэх баха. Найруулагч Инх Талаа би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэж нэвтрүүлгийн алтан дүрмийг дагсан хэдий ч хүүхэд насныхаа гэрэл гэгээдээ дурсамжаа үзэгчтэй хуваалцсан 10 жилийн ерөнхий мэдлэгээ шалгуулan хоцсон энэхүү 250 мянган төгрөгөө мөнхчин охины эмчилгээний зардалд хувь нэмэр болгон бэлэглэж гэр бүлийнхэнд нь урам зориг болж ирсэндээ баяртай байсан юм. Мөнхчин маань одоо эмчилгээнд орох гээд энэ Улаанбаатар хотод ирсэн байна. Тэгээд монголчууд бүгдээрээ одоо сайхан халуун сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй улсууд байдаг. Сайн санааны үзүүр чар тус гэж бид нар хэдийнэ ярьж заншсан байдаг. За тэгээд манай боловсрол телевизээс эхлээ болдог 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай нэвтрүүлгийн хамт олон бид нар ярилцаж зөвлөлтөөд мөнхчингийнхаа бас нэг өөрийнх нь хувийн дансны дугаар байт юм байна. Одоо доор гарч байгаа дансны дугаараар та бүхэн тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө сэтгэлээр одоо бас хандив өргөж болох нэ. Манай хүүхд одоо ингээ 2 нас 3 сартай. Тэгээ 6 сартай хахад нь ерөөсөө өсөж өгөхгүй. Тэгээ хилэн айгүй юм наашгаа төмбөр. Тэгээ шүдэн бүдэн ургадгүй хахад нь өмнө нь ерөөсөө анзаардаг манай хүүхд ерөөсөө уйлж ордгоо. Тэгээд хотоор жирж үзүүлээд одоо энэ ихний алхсан эмнэлэгт дотоод шүүрлийн булчирхаанд их ялтанд байдаг. Тэгээд юу ахта яаж мэдсэн гэдгээр тэгээд хилэн наашаа гарч ирээд хүүсэн төмбөр гар нь үрчгэр тэгээ эмчтэй очиж үзүүлсэн чинь надах чинь бамбаа дааврын өөрчлөлттэй байна гэх. Тэгээ бамбаа дааврын өөрчлөлттэй сар алган хяналтанд байдаг. L-тироксин гэдэг эмийг л ерөөсөө насан туршдаа сар алгаа очиж ууж яваад уугаад одоохондоо яг тийм оншин бүрэн гүйцэд эдгэн барина гэсэн бол тийм байхгүй. Насан туршдаа л ерөөсөө тэр эмийг уухгүй бол энэ хүүхдийн өсөлтөн зогсоод тархинд нь цусаа харуулах магадлалтай гэж явд юм лээ. Тэгээ Инх Талаах найруулагчтай цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсээд баярлж байна. Ирнэ гэдгийг сонсоод маш их баярлсан бит хоёр. Тэгээ одоо ингээд хотод байж авах хугацаанд хүүхдэл ямар ч гэсэн сайн эмчилүүлж авах хугацаанд Хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн байж их орондоо хэрэгтэй ээж авдаа ачлалтай эрүүлэнх эрдэм номтой сайн хүн болж өсөх болтгоо хэмээн өрөөж энэ удаагийн сурвалжлага энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн оролцогч бүрийн маань чин зүрхэнд оршин байдаг хүүхдийн төлөө хүмүүнлэгийн эрхэм сайхан сэтгэл өрхөн хаврын инээл өдрүүдээр үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрсээр байх болно. Харин 5 дугаар ангид маань шалгуулахаар энэ удаа хэн ажиллан ирснийг хамтдаа харцгаая.
Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй Цэнгийн шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Гёци бүрэн сургууль элсэл тавч эхэллээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Атгүй Жимсний ам. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mobicon корпорац. Хүүхдэд зориулсан үүрэг холбооны анхны үйлчилгээ Stars. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч National Geographic Kids. Их дэлхийгээ харлах зүрх сэтгэлийг хүн бүрт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Chupa Chups. Амьдралыг амттай болгоно. Хүндэт эцэг эхчүүд охид хөвгүүд Монгол үндэсний боловсрал сувг телевиз үзэж та бүхэндээ та 5 дугаар ангийн үгтээс ухаантай юу шоу нэвтрүүлэг албан снэгтэр үрдэг үлээ. Ингээд би олон зүйл новшилгүйгээр өнөөдрийн хонхогод гарч хичээлийг эхлүүлээ. Ингээд гүдэрэ үгтүүдээ. Гүгдагара. За манай 24 дугаар сургуулийн нөгөө 11 дугаар сургуулийн цогоо 83 дугаар сургуулийн сайна. За манай уудга маань 23 дугаар сургуулийн сурагч байгаа. За игэл жирийн даруухан манай мөнхөө 11 дугаар сургуулийн. За ингээд тэгэхээр хүүхдүүдээ анхаарлаа шаандуулаарай. Тэгэхээр юм байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор бид бүгдийн сайн мэддэг хүн ирсэн байгаа. Хин гэвэл Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Батбаяр ах маань ирсэн байгаа. Баяр хүргэе. Ингээд Батбаяр ахыг хүрж байна. Ой, сабас манай ангиха. Ангиха баяр хүргэе. Баяр хүргэе. Окей. Хэрвээ сайхан амьдарч байвал би юугэн энэсэг Хэрвээ зүг хариулж байвал алгаташ. Хэрвээ зүг хариулж байвал би юугээ энэмсэглээд хэрвээ зүг хариулж байвал алгаташ. Манангийнхан цогцолдог штэ. Цогцолдог. Намайг нэвтрүүлэхэд өөрсөнд их баярлалаа. Манангийнх ийм цогцолдог. Цогцолдог. Бүгд баяр хүргэе. Энэ баггүй юу. За тэгэхээр Батбаяр ах. Ерөнхийдөө манай ангид элсэл төгөж шалгалт өгөхөд билнэ үү? Хэзээ бэлхэн? Айхгүй нү? Айхгүй. Үгүй. Айхгүй нү? Асуултаас хүн ч юу? Айсаа. Ингээс очирдуулчих юм аа гинт. Сая үг алдуулчихлаа штэ. Айсан айхаар барахгүй. Бүр эртний юм бодогдсон гэж. Намайг 10 жилийн сурагч байж байхдаа өчнө штэ. Сургуулийн яалх болохоос ингэ алиалагч нар гарч ирдэг байл. Нэг хоёр алиалагчтай. Тэгсэн чинь нэг алиалагч нь уйлаад байгаа. За тэгсэн нөгөө алиалагч нь хүс чи юундаа уйлаад байгаа юм бэ гэсэн чинь. Хүс найсан явж нэг гिचэл дээр 3 гарчих юм. Өө яаж байгаа юм чи багш нар гоожгаад 3 асуучихгүй. За асуучид бүгд тэр 2 болж штэ. Баяр хүргэе. Ойсон гэж байгаа. Тэр хүртэл бодогдчихлаа штэ. За. Тэгэхээр Батбаяр ах. Нэвтрүүлгийн дүрэн бол маш энгийн. За. Та ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн 10хан асуултанд хариулаад 10 яас олон юм бэ? Гайгүй л уус 10 хүн штэ тийм ээ? 10 хан юм уу? Тий 10 хан. Тэгээд та 1 сая төгрөгийн эзэн бол. Хэдий? 1 сая. Хөө ямар гоё юм бэ? За ураа. За тэгэхээр Батбаяр ах. Та ер нь 5 дугаар ангид яг аль сургууль суралцдаг хүүхэд байсан бэ? Энэ 5 дугаар анги шүү дээ. Миний их түүхтэй анги байгаа шүү дээ. Миний амьдралд их сод анги байгаа. Бүхэл бүтэн 10 жилээс 5 дугаар анги бол маш их содно. Би Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургуулийн 5 дугаар ангиас сурч. Ерөөсөө миний нутаг Баянхонгор аймаг л да тийм. Тэгээ 5 дугаар анги би яагаад ингэ содон гэж хэлж байгааг гэлөө шүү дээ. Нэг сони юм бас. Энийг одоо хүртэл багш маань ярьдаг. Миний 5 дугаар ангийн хэл уран зохиолын багш чинь өнөөгийн Монгол улсын ардын уран зохиол соёлын гавь ёсгалтын дангадын асан багш шүү дээ. Вау. Тийм 5
5 дугаар ангийн сурагч нөхөр Батбаяр. Нөхөр галсан багш хичээл заах гэж орж иж байгаа мөрөн зохиолын хичээл. Тэгсэн 3 өдөр 8-гийн сан дээр багшийн шүлэг гарсан байхгүй юу? Тамирчин хүнийг харах уяа цаана нэг цавуулаг 50 настай байсан ч 25 чиг эдэрхэн гэсэн шүлэг гарсан. Нөхөр Батбаяр багшийг орж ихэд юу гэж уншсан гэж өдөөс нь. Тамирчин хүнийг харах уяа цаана нэг цавуулаг тангадын гасан гарах уяа наана нэг хамарлаг болох гэж хэлсэн. Миний ийм он цагийн ангида. Тэгээд одоо бидний уншдгаар би өнөөдөр юу вэ? Тавын бэгийн гайхал. Тэгэхээр манай Батбаяр ах маань ерөнхийдөө 5 дугаар ангид бол нэлээд бас хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан байна. Хөдөлгөөнтэй байсан. Их хөдөлгөөнтэй. Нөгөө төгөр бас нэлээд хил уран зохиолын хичээлдээ сайн хүүхэд байсан. Онцоо салахгүй. За. Дархан шүү дээ. Тэгэхээр Батбаяр ахаа. За. Танд 3 боломж байгаа. За. Харах, хуулах, стар буюу зөв хариултаар аврагдах. Тийм үү? За. Тэгэхээр Харах, хуулах, стар буюу зөв хариултаар аврагдах. стар буюу зөв хариултаар аврагдах. Бас аврагдах юм байна уу? Тэгвэл манангийнх аврна шүү дээ. Аврна шүү дээ. Тийм ээ? Аврна те. Дандаа хамт те. Нилээ итгэл муудаад ураад нүггүй. Авран дээр хинч дуурахгүй. Аврах юм аврахгүй юу? Аврна шүү. Аврна. За тэгэхээр хоёулаа хичээлээ сонгохын өмнө эхлээд нэг хамтран тоглогчоо сонгох хэрэгтэй байгаа. За. Биш бүгдийг нь өгч болохгүй. Нэрийг сонгох хэрэгтэй байгаа. Заавал уу? Тий. Одоо яна босд нь гомдонд байгаа. Бусд нь бол та ингэн. Хоёр асуултын турш нэг хүүхэдтэй хамт байна. Нэгээс хэлээд юм гэсэн үг. За байж байгаарай. Биш ууткаг аав. За уудка авах. Ууткаг аав. Сонь нэр биш. Сонь нэр биш тийм ээ. За. За уудка танилцаарай. 23 дугаар сургуулийн сэрэгчүүд бол Гобер үргэ. 23 дугаар сургууль. Миний баг охины төгссөн сургууль. Одоо чи хэлний сургууль байгаа тийм ээ. Манай уудка ерөнхийдөө ямар хичээлээр түү сайн билээ? Монгол хэл математик. Монгол хэл математик. Ашгүй. Математик сайн байдаг ч гэсэн байна. Хоёулаа монгол хэлний бол дайраад өнгөр математик чи яваа шүү заяа. За. Ах нь бол математик гэдэг л CD хавьчүүдээ одоогийнхоор D таллаад гэж бодоо. Хуучин бол 3. Хуучин бол 3 хагас 3 Эх орны алтан 3. Тэг эх орны алтан 3 заримдаа хасахтай. Зүгээр. За. За тэгэхээр одоо бүгдээрээ самбар дээрээсээ хичээлийн сэдвүүдээ харнаа. Ямар хичээл ирэх бол өнөөдөр манай нэвтрүүлгийн асуултыг Гётегийн сургуулиас бэлтгэдэг байгаа. Энэ нь болохоор Европ стандартаар хичээлээ заадаг сургууль. Өчигдөр Гёте очдог гэж манай багзыгийн сургууль шүү дээ. Яг үнэхээр уулздаг байж л дээ. Чи итгэл хэлэхгүй надад. За өнөөдөр ямар хичээлүүд ирсэн бол англи хэл 5 дугаар анги, дуу хөгжим 4 дугаар анги, хүн орчин 2 дугаар анги, математик 4 дугаар анги, монгол хэл 5 дугаар анги, эрүүл мэнд 3 дугаар анги, биеийн тамир 1 дугаар анги, хүн орчин 3 дугаар анги, математик 2 дугаар анги, монгол хэл 1 дугаар анги гэсэн хичээлүүд байна. Үшээ энэ чинь эрүүл мэндийг чи би мэдэхгүй шүү дээ. Орж байгаа шүү дээ. Эрүүл мэндийг би мэдэхгүй шүү дээ. Эрүүл мэндийн асуудал маш энгийн. За. Ер нь энгийн гэхээр өдөрт хүн хэдэн удаа шүдээ угаах ёстой вэ? Ийм л асуултууд байгаа. Ер нь ингээд хамгийн ойрхон асуулт ямар хичээл байна танд? Эрүүл мэнд. Эрүүл мэнд. Эрүүл мэнд байна, монгол хэл байна. За бүгдээр ойрхон тийм ээ? Тийм, ерөнхийдөө бол Батбаяр ахаа юу байгаа? Нөгөө одоо хүн орчин гээл тийм ээ нэр нь өөрчлөгдсөн болохоос яг нөгөө нэг агуулга нь яг хэвээрээ бидний зааж байсан хичээлүүд л байгаа. Тоо бодлого. За ингээд хичээл зөвлөгийн дэглэмд орлоо. За. Хичээл сонгоно. Уудка ямар хичээл сонгомоор байна? Монгол хэлний. Монгол хэлийг чи бид хоёулаа мэдгүй ойд төрсөн монгол хэлтэй чи бид хоёулаа сайн гэж байгаа шүү дээ тийм ээ. Чихнүү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл юм ээ гэж. Үшээ би математик сонгочдөг. За чи математикт чи дааш шүү. Чи даашгүй гэж. Ер нь Батбаяр ороод нь уудка ороод нь. Шалгалтай өгөх гээд нь. Батбаяр ороод би. За. За би математик сонгосон. Математик хэдвэр анги? Анги 2 дугаар анги. 2 дугаар анги. За юу багасаа эхэлсэн зүгээр их тийм ээ? Тий. За уудка тэгвэл математик 2 дугаар анги сонголоо. За математик 2 дугаар ангийн асуултыг харцгаая. Ой би хэдэн секунд утгах юм? 30 секунд. 30 нөө. Чи бүх юм хан болгоч юм 10. За. Гурвалжингийн дотоод өнцгийн нийлбэр хэд байдаг вэ?
Бодохгүй юу? Үгүй шүү дээ. Яалаа гэж би чинь зүгээр математик муу байсан гэж бодлоо ярьчихсан байхгүй юу? За юу. За юу. Моо. За ямар ч баяр гэдэг үл. Батайрхаа ер нь 3G хэдэн үнцгтэй байдیں۔ Мэдгүй. Аа. Мэдгүй 3G болохоор 3 үнцгтэй гэдэг баг. Аа. Ихтэй Батайрхаа дотоод үнцэг гэдэг байгаа шүү дээ. Тэ. Дотоод үнцгтэй. Тэ. Тэгэхээр хэдэн үнцгтэй вэ? Мэдгүй. Би асуултандаа л За. хариулах уу? За зүгэл зүг хариултыг авъя. Гурвалжны дотоод үнцгийн нийлбэр хэд байдаг вэ? Хизээш өөршгөө 180 градус байдаг. За юу. Хариултыг харъя. 180 градус. За манай хүмүүс хариултаа илгээсэн байгаа тийм ээ? Тийм ээ. За. Утга энэ хариулт зөв. За тэгвэл бүгдээрээ энэ хөгжим чи ямар амар дуурайд байна. Би буруу хариулсан юм шүү дээ. бас эвгүй байна тийм ээ? Эвгүй юм болоод байгаа чинь. За тэгэхээр одоо самбар дээрээ зөв хариултаа харнаа. За тэгш. Чи хоёрдугаар. Батайрхаа та буруу зогсч. Хоёрдугаар ингийн бодлого шүү. Тэрвээ бүгдээрээ зөв. Тэг. За эрг Батайрхаа. Уурай! Үс уурай систер. Бистэ мэрэгэн бодчихсон. Амар мэрэгэн бодсон ба шүү. За одоо сая төгрөгөө. За баярлалаа. Сая төгрөгөө. Болоогүй. За. За эхний асуултыг хариулаад 5,000 төгрөгтэй болсон байгаа. Оо энэ чи 180 градус хариулж байгаа 5,000 уу? Аа. Чин гац болгоно 100,000 баг шүү. Та одоо ингэ айгүй амархан байгаас 5, 10, 25, 50, 75 гэж. За дараагийн. Ой амар ундаг болсон дараагийнх нь тэгээд 3 боломжоо алдаагүй байгаа тийм ээ? Харах, хуулах, стар буюу зөв хариултаар аврагдах. за. Таны ууж байгаа ундаа бол аргагүй жимсний амт Фанта. За. Фантага иш нар. Оо шин шүү дээ нэр. Фанта гэж нар. За. Үгүй над руу харж байвал бас тусуулж байгаа. За. За тэгэхээр дараагийн хичээлд орноо одоо. Одоо уудгаад маань нэг асуултын турш хамт гарах байгаа тийм ээ? За. Одоо ямар хичээл сонгох вэ? Одоо жахан бодохгүй болохгүй. Одоо яг айгаад яг математик 4 явчих л. Хүн орчин. Хүн орчин. Уудгаа хүн орчинд ирээлээ. Гайгүй. Бас эргэлзээ тийм. Үгүй энэ чи нийт 10 тийм ээ? Одоо 2 дахь. За хүн орчин авчих. Хүн орчин. Тэ. Хүн орчин. За эргэлзээгүй хүн орчин авлаа. Ингээд бүгдээрээ хүн орчин хичээлийн хэдгээр анги байлаа? Хүн орчин ч 4. 2 анги байсан тийм. 2 дугаар ангисан. Оо тийм ээ дандаа. 2 дугаар ангийн хүн орчин хичээлийн асуултыг харцгаая. За тэгш. Асуулт. National Geographic Kids энэ бол манайхтай хамтран ажилладаг байгууллага. За. Амьд бие үржихтэй ямар бие мах бодийг бий болгодог вэ? Вау, энэ нэлээд хүнд асуулт шүү. Тийм байна. Бодох хугацаа явсан 30 секунд хүүхдүүд хариулт айлгаагаарай. Ямар мах бодийг Батайрхаа гэхдээ нэг хүн дээр бодох хэрэггүй шүү. Маш энгийн хэлбэр асуултаа уншаад маш энгийн хэлбэраар бодоорой. Үгүй би юус эргэлзэхгүй. За. Ямар нэгэн боломж авахгүй юу? Үгүй. За байц. Тэгвэл би уудгаа асуугаад гээ. За. Заалцчаа буруу. За тэгтээ яг би нэгэнт заагцсан юм чинь. За. За хариултыг авъя. Хариулт Органик. Танд боломж авах боломж бол байгаа. 3 боломж байна. Батайрхаа. Уудгаа ер нь хинтэйгээ адилхан бай. Аав хоёулантай. Ер нь заавтайгаа юу штэ гээ? Ээжтэй. За миний мэдлийн бодох хугацаа 10 секундыг өгье. Организм бол байж болно. Гэхдээ арай биш. Та арай хөндрүүлж бодоод байна. Маш энгийн үг л байгаа. Бол амьд бие үржихтэй ямар мах бодийг бий болгодог вэ гэж. Амьд бие үржихтэй амьд мах бодийг л бий болгох шүү дээ. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй зингийн шоу нэвтрүүлэг.
Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Гёци бүрэн дүнд сургууль элсэл тавч эхэллээ. Хоёр хасуулсан дараалаад 10,000 ангийнхаа өдөр мөнгөтэй боллоо шүү. Хэрвээ сайхан амьдарч байвал Хэрвээ сайхан амьдарч байвал Хэрвээ сайхан амьдарч байвал би рүүгээ нэгсэгдээд хэрвээ сайхан амьдарч байвал алгаташ. Яа, Хариулж байвал. За одоо 25,000 төгрөг. 25,000 төгрөгийн асуулт байна. Авч тавилаа 25 тий. Одоо удаа солино. Зүгээр. Хин За удаа баярлалаа. Одоо сахас бүгд авна. Бүгд. За бүгд авна. Санаа. Танилцаараа. За. 83 дугаар сургуулийн сурагч сайн. Сайн аа? Сайн. Аюу хөдөс. Сайн. Зүнхээ сайн юм уу? Сайн. За. За манай Сайнаа сайн харилнаа. Батойроо. Манай сайнаа бол ерөнхийдөө бүх хичээлдээ жигтгэн сайн. Бас дуулна. Бүжиглэн. Баярлалаа. За. Тэгэхээр одоо хичээлээ сонгоно. Ямар хичээл сонгохгүй? Сайнаа ерөнхийдөө ямар хичээл сонгомоор байна? Монгол хэл. Монгол хэл санал нэг байна. Яг санал нэг. Монгол хэл. Монгол хэл Багаас 1-р анги. Тэгвэл багаас авчих уу? За нэгдүгээр анги. Монгол хэл нэгдүгээр. Монгол хэл нэгдүгээр анги. 5-ыг авчод байсан. Би 5 гэж бодож байсан. Сайн юм 1 гэсэн учраас би сайнаа дагалаа. 5-ыг аваач гинэ манай. Би бас гоё юм доохгүй. Манай Батбаяр ах маань мэдээж хэл уран зохиолдоо бол төгс сайн хүн байж таараа. За. Багийнхмаа хэлээд 5-ыг авчиж даа. Монгол хэл 5 дугаар. Амжилт хүсье яагаад шээ. Эмэдэхгүй дээр хөтлөгч ах чинь 5 гээд байгаа нэг л урттай юм ийчнэ да. Хоёулаа за яа. За, Монгол хэл 5 дугаар ангийн асуултыг харцгаая. Монгол хэл 5 дугаар. Сармөгчний зулцгийг юу гэдэг вэ? Сармөгчингийн зулцгийг юу гэдэг вэ? Monkey. 30 секунд явж байгаа. Англиар сармөгчийг monkey гэдэг. Монголоор хэлчих үү? Надтай ч дэстэй байдаг. За юу. Баяр мэдж бод хонхыг дарах хэрэгтэй. За хонхыг дарсан цаг зогссон байгаа. За ангийнхаа намайг уучлаарай бэст. Яг хотлооч монш гэдэг. Бурууш яагаад гадаг шийд байгаа юм бэ? Монш гэдэг. Monkey. Монш гэдэг. За тэгвэл бүгдээрээ monkey гэдэг юм уу, monsh гэдэг юм бүгдээр хамтдаа самбар дээр За харъя. тэгээ харъя. За самбар дээр зүг хариултыг харъя. Баяр. Сайн штэ. Таба. Сайн штэ. Тэрха. Та ер нь сармөгчин гэж ойлгон салж үзсэн үү? Үзсэн. Үд монш. Үгүй. Харж үзээгүй юу? Намайг жоохон байхад нэг сармөгчин байсан юм л да. Тэр сармөгчин болохоор амар тийм сургуультай сармөгчин. Юу хийдгүү хулгай хийдэг. Гэсэн биш штэ. Ингээд эзэн дагуулж явж байгаа дангуун дээр ингээд шидчихэн гол дангуун дээр гүгээ жимс түгээд ирдэг. Тэгээ эзэн гарахтаа ингээд жимсээ аваад торон дээр Эзэн муу хаахгүй түгэл. муу юм зааж өгсөн байна тийм ээ. Тэрнээс харамгчин бол сайн сурсан байна. Сайн сурсан тийм. За. 25,000 төгрөгтэй болцсон. Одоо нэг асуултыг хариулах юм бол үйл шатах мөнгөнд буюу 50,000 төгрөгөн дээр очноо. За. Үзье. За тэгэхээр одоо хичээлээ сонгох байгаа. Хичээлээ сонгоно. Одоо ямар хичээл сонгох вэ? Дуу хөгжим 4-р анги. Дуу хөгжим бас их гоё хичээл шүү. Дуу хөгжим хүн байгаль. Монгол хэл 1-р анги. Санаа. Яа, би стагилд. Английн асуулт нэлээд хүн асуулт байсан шүү. Би харсан. Бодлоо битүү хүн айлгаад байгаа. Сэтгэл зүгээр л байлдаад байгаа. Английн асуулт амар хүн асуулт. Одоо байна шүү дээ. Хүн байгаль хоо. За хүн байгаль яваад ангийнхаа. Хүн байгаль. За хүн байгаль. Дуу байдаг лөө. Сайн үү? National Geographic Байгаль аялсан манай хамтран ажилладаг байгууллага.
Энэ болохоор хүн бүхэнд байгаль дэлхийг хайрлах зүйл сэтгэлийг бий болгохын тулд энэхүү урайнд ор институтыг гаргадаг байгаа. Зөв. За асуулт. Хүний хөдөлмөрлөж бий болгосон зүйлийг юу гэдэг вэ? Хүний хөдөлмөрлөж бий болгосон зүйлийг Юу гэдэг вэ? одоо яг бид нар хөдөлмөрлөж байна шүү дээ. Тэгвэл нэвтрүүлэг заа юу. Нэвтрүүлэг гэж. За 30 секунд явж байгаа. Хүний хөдөлмөрлөж бий болгосон зүйлийг юу гэдэг вэ? Хариулж хэлж. Ямар ч хүн ажил хөдөлмөр хийдэг. Тийм ээ? Ямар ч хүн ажил хөдөлмөр хийдэг. Тэгэхгүй бол амьдрахгүй. Хүн амьдрахын тулд ажил хөдөлмөрийг хийдэг. Ажил хөдөлмөрөөрөө юуг бий болгодог? Бүтээгдэхүүнийг бий болгодог. Барилга байшин тэр, зам талбайш тэр, хүнснийхш тэр, хувц сунар тэр, ном дэвтэр тэр энэ бүгд хүний хөдөлмөрөөр бүтэж бий болсон энэ бүгдээрээ нийлээд бүтээгдэхүүн. Тэгээ дуурахгүй шүү тэгээд. Юу биш юм бол алдар нэр биш үү? Алдар нэр. Бүтээгдэхүүн сайн бол алдар нэр шүү дээ. Зүгээр ирэхгүй шүү дээ. Тэгвэл нэвтрүүлэг юм болов? Нэвтрүүлэг мөн шүү дээ. Мөн үү? Тэ? Нэвтрүүлэг бол миний насан туршдаа хийсэн бүтээгдэхүүн ард түмэнд өгсөн оюун ухааныг дижих, өсөл бодлыг тогтоох, сэтгэл зүг сайжруулах, уршин тэмүүлэх, тийм ээ, сайн мууг ялгах энэ бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнийг би сайн уншсан учраас Монгол улсын соёлын говьяа сэтгэлтэй. Баяр хүргэе бүгд яасан бэ? За тэгвэл бүгдээрээ одоо самбар дээр зөв хариултыг харнаа. Зөв хариулт. Батойр ахмад энэ бол баг би бол батлна. Хэрвээ өөр зүйл гарч ирэх юм бол би дахиад хариулах. Харахгүй юу? Тэгэхгүй. Баяр яага бүгд. Я. Үл шатах мөнгөн дүн 50,000 төгрөгтэй болцсон Батойрхаа. Сэна. Ой, сайн. Одоо би санах салин тэ. Тэгнь. За санаа байрандаа суугаараа. Тэр цаатлаа хэн байна? Номё. Номё. Ингээд салиад яваад байна. Батойрхаа манай номоо бол нэвтрүүлэгч болох хүсэл мөрөөдөлтэй. Тийм үү? Баяр хүргэе. Хүсэл мөрөөдөлд хүргэе. Хүсэл мөрөөдөлд хүрэхийн баяр хүргэе. Номоо бас Батойрхаас асуух зүйл асууж болно. Биднэрт ийм үнэтэй хүн олцсон дээр нь бүгдээрээ асуух мэдих зүйлээ асуусан. 14-р сургуулийн сурагч Намир та. За баярлалаа. Яагаад нэвтрүүлэгч мэрэгчлийг сонгосон юм? Юу нь гоё санагдсан бэ? Яагаад? Нэвтрүүлэгч мэрэгчлийг сонгосон. За одоо байна шүү дээ. Одоо яг чиний сая асуултаас чинь хань ойлгоод байгаа. Яагаад нэвтрүүлэгч мэрэгчлийг сонгох вэ? Ингүүл нэвтрүүлэгч болохгүй. Яаж нэвтрүүлэгч мэрэгчлийг сонгох вэ? Яаж нэвтрүүлэгч болох вэ? Хамгийн түрүүнд тод ярь. За яа, хамгийн түрүүнд үг болгоныг тод хүний жиг сэтгэлд хүртэл ярихыг хичээ. Энэ бол яг одоо миний дүүгийн насан дээр хийдэг сургууль. Нэгдүгээр. Хоёрдугаар яг энэ насны хүүхэд үнэхээр нэвтрүүлж болохыг сонирхож байгаа бол маш их хэмжээж, маш их мунш яруу найргийн үргэлжилсэнгүй маш их баялаг баазыг бий болгоордог. Тийм ээ? Одоо бол өнөөдөр бидний үед бол яг хинтээ хангаас яны өндөр сайхан дурууд андамуур шиг сайхан яруу найргаар биш. Одоо өнөөдөр та нар бол бидний өссөн очоос өөр очинд хэлсэн. Тэгээд асар их тийм оюун ухааны баялаг бастай болох. Гэхдээ зүгээр ингээд хоосон чэйжлээд байх биш. Альва юмны утгыг ойлгож чэйжл. Утгыг ойлгож чэйжл. За их чэйжл. Юм чэйжл хэрэгс буруудахгүй. Сайн биш. Нөгөө талаар бас нэг анхаарах юм чинь юу гэвэл хүнтэй ярихдаа өөрийгөө сайхан илэрхийлж сур. Өөрийнхөө ярьж байгаа хүнд ойлгохдохоор бүтэн үгээр, бүтэн дуу хоолойгоор тийм ээ. Би 24-р сургуулийн сурагч намын. Би 24-р сургуулийн сурагч намын. Өөрөөгөө үз. Тийм ээ. Энэ бол одоо хөтлөгч болох тэр сонирхлууд чинь чамайг илүү хөтлөж байгаа. Тэгээд цаашлаад бол хамгийн түрүүнд чи тийм юмнуудыг хийж байгаа. Маш их чөлөөтэй сайхан ярьж сурж байгаа. Ном уншаад бодоод би ямар ном уншиж гэдгээ бодоод өөртөө ярьж тийм ээ. Хөдөөгийн байдал шалтар болдор цагийн үлрэл ороо босоо будтай шин дэлстэй цайдна гэдэг хаяаныг харгаас утаасан нэг юм тийм ээ. Энийг чи уншаад тогтоочлоо. Эргүүлээд хүнд хэлчихгүй.
Хөдөөгийн байдал шалдар болдөр сагийн үлрэл ороогсоо буттай шанд эстэй цайдмыг дагаж хаяа нэг харагдаж сутаас унавал энэ бол нэвтрүүлэгчийн ирээдүйд чи үнтэй харьцах харьцааны асуудал. Дэлгэцэн динка энэ эргэн тойрон байгаа бүх юмтай харьцах харьцааны асуудал. Тэгэхээр хамгийн түрүүнд бол үгийн баялаг сайтавал ой ухааны баялаг сайтавал. За тэгээд дараа нь ахтаг болцсон. Амжилт хүсье. Баярлалаа. Ийм сайхан мэрэгж шүү. Сайхан ажил шүү. Баярлалаа. За одоо тэгэхээр бүгдээрээ хамтдаа эргээд хичээлд орноо. За намын одоо ямар хичээсэн гоо. Намын ер нь ямар хичээлээ сайн билээ? Монгол хэл мэт. Монгол хэл. За монгол хэл нэгдүгээр анги үлдсэн байна. Нэг л өчгөө. Монгол хэлний нэгдүгээр анги. За монгол хэлний нэгдүгээр ангийн хичээлийн асуултыг харцгаая. Асуулт. Дараах үгнээс их шигт гийгүүлэгчээс бүтсэн үг. Олно. Шогом, үзэг, чанар, ялгавар, суудл. Намын хариултыг мэдсэн болохоор хонхыг дарсан байна. 30 секунд маань үргэлжилсээр дараах үгнээс эгшигт гийгүүлэгчээс бүтсэн үгийг олно. Хшигт гүйгүүлэгч чинь Монгол баавар гэдэг. Тэгээ Монгол баавар гэдэг. Монгол баавар. Ямар нэгэн боломж авч болно. Харах, хуулах, стар буюу тэр өнөөдөг л тогтоох гэдэг. За хариулт. Ямар нэгэн боломж авах уу бат ярихаа? Үгүй. Авахгүй. Шугам, чанар, ялгавар. Тэмээ. Их шигт гийгүүлэгчээс бүтсэн үг гэж үгтэй. байна. Ганцхан үг. Ганцхан үг. Үгийг олно. Ганцхан үг байна. Би тэр зэтлээ дутуу ойлгоцсон ба шүү дээ. Бүгд эгшигт гийгүүлэгчээс бүтсэн байх хэвээр. Ганцхан үг байгаа. Их шигт гийгүүлэгчээс бүтсэн үг. Бусдаас арай л хариултыг илгээсэн байгаа юу хүмүүс? За. Хүй. Боломж бол байгаа. Харах, хуулах, стар буюу зөв хариултаар аврагдах. Тэрсээ чи нэг их шигт гийгүүлэгч орсон үг гэд. Ойлгосон шүү дээ. Манай намаа бол асуултыг уншаад хариултыг мэдж байгаа тийм ээ. Яг хоолон дээр нь асуулт нэрчээд байна. Гарах гал байна. Биш би намны төгч. Харах уу, хуулах уу? Тэр нь яа гэсэн үг харна хуулна гэдэг. Харна гэдэг нь маань болохоор та номингийн хариултыг сонсоод өөрийнхөө хариулттай эргэлзүүлэлт дүгнсний үндсэн дээр хариултыг илгээх ёстой. Хуулах гэдэг нь маань болохоор номингийн хариултыг шууд автоматар авна гэсэн үг. Миний хариулт бол зөв. Тий. Би номингийн хариултыг шууд авлаа. Хуулах. Хуулах хариулт. Хуулахыг сонголоо. Боломж. За Батбаяр ах маань хуулах гэдэг боломжийг авсан байгаа. Ингээд номингийн хариултыг сонсъё. Ялгавар. Ялгавар. Ягаад? Монгол баавар гэдгийн ил үсэг нь арсан, г үсэг нь арсан, в эр үсэг нь бүгдээрээ арсан болохоор ялгавар гэдэг үг нь их шигт гүйгүүлэгчээс бүтсэн. Хардаг байж. Харахын сонгодог байж. Харахын сонгодог. Би ялгавар гэдэг үгийг бол тогтоож авсан байсан л да. Гэхдээ би юунд дэргэлсэн гэж. Гийгүүлэгчээс бүтсэн үг. Үг бүтээх дагавар гэдэг талаас нь бодоод байсан байхгүй юу? Үг бүтээх гэдэг талаас нь бодгоо чин зэрэг ял га вар болоод байгаа. Тийм биз? Нэгдүгээр ангиах болохоор тийм амир хэцүүгээр бол. Тэр маш энгийнээр бодсон байна. Тийм байна. За ингээд би яг ингээд үеэр таслаад бодоод байсан байхгүй юу? Тэгээд үеэр таслаад бодоод үзэхээс чинь тэгвэл мөн биш нэргэлцсэн юм байна. Би ялгуур гэдэг үгэн дээр тогтсон байна. Намын санал нэг байна тогтсон байсан. За зөв хариулт үзчих. За зөв хариулт харъя. Намын гэх зүг үзэх хэрэг ба. Зөв хариулт. Ялгуур. Баярлалаа. Хэрвээ бид нэр стартап хийсэн болвол
Хүүхдүүд маань хэрхэн зөв ашигласан зөв бичсэнийг хариулт нь самбар дээр гарч. Яах боломжийг ашигласан ба? Stars. Старсыг бол Mobicom корпорацийн Stars боломж. энэ надад юу нөлөөлөд байна? Их олон жил нэвтрүүлэгч хөтлөгч хийсэн нөлөөд байна. Юмны цаадраа гэж өөр ингээ гүнүү байхгүй. Нэгдүгээр ингээ сонгож авснаа мартаад 10 дугаар ингээ бодоод. Өөр далд болсон цаашаа гүний нот. Өөлийн цааш нь ингээ бодоод. Тэгээд ямар сан дийний чи үеэр туслаад байх хөтэй дотроо. Хүүхдүүд маань ч зөв хариулсан байна. Ялгуур. Тийм ба штэ. Мөнгөд туссан бай, мөнгөд туссан. Одоо бид нэр мөнгө харъя тэхүү. За одоо тэгэхээр бүгдээрээ самбар дээрээс хэдэн төгрөгтэй болсон байна харнаа. За 75,000 төгрөгтэй болчлоо. Энэ яаж мэдэж байгаа? Хаана гарч байгаа? Тэр цэнхэр нь болохоор таны өмнөгч нь байгаа. Одоо яг ингээд хариулсан байгаа тэр дээдлийн 75,000 төгрөг гэж байгаа. 75,000 төгрөг. Баярлалаа. Юмдаа баярлалаа. Амжилт хүсье. Нэвтрүүлэгч болох бодлоос битгий ухраарай. Сайн нэвтрүүлэг. Гэхдээ альва ер нь бол юу байдаг шүү дээ. Альва юм төрхийн тулд нэлээд их хатуужил зориг төвчээр шаардах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр минь одооноос эхлээд нэвтрүүлэгчд бодох юм их байна шүү дээ. Эрүүл мэндийн талаас маш бүх мэрэгжил дээр адилхан байдаг. Эрүүл мэндийн талаас амар хоолой амьсгалын замгайлал ходоод гэсэн чивлийн хөндийн амьсгал гэдэг бүх юм хэрэг болдог. Тийм учраас хамгийн түрүүнд маш сайхан эрүүл өсөх хэрэгтэй, эрүүл бойчих хэрэгтэй хүүхдүүхэн. Эрүүл бид саруул ухаан гарчнаа. За номон одоо нэг асуултанд турш хамт байх хэрэгтэй тийм ээ. Тийм үү? Тийм дахиад нэг асуулт байгаа. За одоо чи англи хэл 5 дугаар анги, дуу хөгжим 4 дугаар анги, математик 4 дугаар анги, монгол хэл 3 дугаар анги, биеийн тамир 1 дугаар анги. 10 хичээлийг 5-нд авчлаа. Одоо 5 нь үлдсэн байна. Та биеийн тамиртай хэрэгс. ах нь уул нь бие тамирт аягсан. Би барилддаг байсан шүү дээ. Тэгвэл биеийн тамирыг Барилддаг байсан, модон мариндаг хараадаг байсан, өндөр тарайдаг байсан. Би хүүхэд байхдаа бол Тэгвэл биеийн тамирыг л. тэгээ намайг баяна авраг бүр барилдах гэж хүртэл хөсөлж өссөн удаа биш шүү дээ. Би зүхтад 7 хоног хичээл тасалж ирсэн түүх юу бүр хөшин дэд аюутан багт. Гэхдээ одоо жах хайгаад байна та биеийн тамираас. чи нэгдүгээр За биеийн тамирыг авчи. 1 дугаар анги юм чинь тийм ээ. Биеийн тамирыг авчи. За тэгвэл биеийн тамирын асуултыг бүгдээ хамтдаа харцгаая. Биеийн тамир 1 дугаар анги. 1 дугаар анги хүүхдийн асуулт. Дараагүй. Биеийн тамирын асуулт бүгд гүйхгүй. За гүйцгээхгүй шүү дээ. Дараагүй шүү дээ. Намайг намайг гүйгэж биеийн тамирын асуулт өгч ахсан юм. Биеийн тамирын асуулт. Бан 1968 оны Монголын тамирч 87 кг доо. 80 кг донд килограммын жинд мөнгөн медаль хүртсэн Монгол тамирч хэм бэ? 1968 оны Мехикогийн олимпич манай анхны олимпийн медальтангууд шүү дээ. Ингэж ярьж болохгүй юу? Дотор бодоод авах уу? Болно. Мөнх тавраг. Манай дамны ширв артак сретер энэ дөрвшүүд. Энд 87 кг-д сретер эрд артак мөнх таврагч гэж тэтгэж барилж ирсэн юм байна. 1968 оны Мексикийн Олимпиадс чөлөөт бүхний төрөлд 87 кг жинд мөнгөн медаль хүртсэн Монгол тамирч юм бэ? За. За 30 Энийг одоо мөнч олон удаа уншсан да. хамт гараа үргэлж тэгвэл болд шүү дээ. 87 кг-д манай ардын багш спортын гоёд мастер сретер барилж ирсэн нөө спортын гоёд мастер артаг барилж ирсэн. 87 кг-ын жинд 87 кг ч айгүй том биетэй л юм том ч нэлээд том бит юм байна. энэ дээр 90 100 гэж байгаа. Хэрвээ 1968 оны Мехикогийн 100 кг-аар орж ирсэн бол 90 кг 100 кг гэж байгаа. Тэгэхээр тэр хүнд чинэрүү бол би юу бодож байна? Мөнх тавраг артаг хоёр явсан баг, телеваш маань явсан баг. Энэ бол сретер авиатилж байгаа. За Монгол улсын ардын багш, Монгол улсын авиат тамирчин Нанзан Дэржагийн сретер. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй зингийн шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Гёци бүрэн дэнд сургууль элцэл тавч эхэллээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Атггүй Жимсний ам
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mobicom корпорац хүүхдэд зориулсан үүрэг холбооны анхны үйлчилгээ Stars. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч National Geographic Kids. Их дэлхийгээ харлах зүрх сэтгэлийг хүн бүрт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Chupa Chups. Амьдралыг амттай болгоно. Моя семья. Жимсний 100% төвшөөс. За тэгвэл бүгдээрээ хамтдаа зөв хариултаа самбар дээр харъя. Мөнх таврах чинь 87-д барилж ирсэн юм биш үү? За гомдох юм байхгүй. Гомдох юм байхгүй алдъя. Танд бол гэхдээ нэг боломж байгаа шүү дээ. За. Stars боломж буюу зөв хариултаар аврагдах. Тэр маань энэ дөрвөн хүүхдийн хэн нэгэн зөв хариултыг илгээсэн тохиолдолд За Stars хариултыг сонгоё. За. Энэ бол ягаад гэвэл яг миний өөрийн одоо буруу. Үнэхээр энэ одоо зүгээр л асуулт гарч ирэнгүүт хариулах хэрэгтэй шүү дээ. Боолно бол. Гэтэл би мөнх таврыг одоо 87-д барилж ажилласан гэж ястаа сонсонгүй. За 3 хүүхэд нь хариулт бичээгүй байна. Манай цогоо маань мөнх бат гэж хариулсан байна. Баярлалаа. Цогоо хэм бэ? Ой, баярлалаа. Чест ахаас юм ястаа баярлалаа. За ямар ч манай цогоо. За тэгээд юмд их анзаарахгүй болсон юм байна. Юмд их тогтоолтгүй болсон юм байна. Зүгээр л хийгээд явдаг болсон байна да. Тэгээс энийг бол одоо нэр мөн олон одоо гэтээ би мөнх таврыг бол эрд барилдсан баг гэж бодоод байсан тийм. Эрд. За ямар ч цогоодоо маш их баярлалаа. За нэг удаа Батбаярхыг маань аварсан шүү дээ. Аварсан шүү дээ. Баяр хүргэл байх ёстой. За одоо манай 100,000 төгрөг болсон шүү дээ. Цогод баяр хүргэл. 100,000 төгрөг. Баяр хүргэл. За одоо номин маань сандаа сохстой байгаа. За баярлалаа мөнх баярлалаа. Одоо хэр гарч ирэх вэ? За. Хэмбэл юм аа? Мөнхөө гараад ирээ. За тэнцээ. 14 дэх сургуулийн сурагч мөхтөр. 14 дэх сургууль. Хоош нэмжит 14 дэх сургууль тийм ээ. За. Одоо чи 14 чинь юу Орос сургууль гэж юм уу? Үгүй юу. За. За одоо хичээлүүд сонгоно. Хичээл сонгоно. За одоо ч өстой ёо. Нэлээд хүндэд үлдсэн байгаа шүү. 4 дугаар ангийнхаа. Тийм ээ. Өнөөдрийн манай зэрэгтэлд маань Сүхбаатар дүүргийн 45 дахь сургуулийнхаа ирсэн байгаа. Баярлалаа. За хичээлээ харъя. Саях бол нэрээ стар амсалт юун тэгэж та нэр. Одоо ганцхан боломжтой. Стар амсалт нэр. Би мөнх таврыг эрд барилдсан баг гэж бодож байсан. Аргагүй жимсний амт фанта. Мөнхөөсөндөө фанта ууж болно шүү. За хичээлүүд маань гараад ирлээ. Англи хэл 5 дугаар анги. Дуу хөгжим 4 дугаар анги. Математик 4 дугаар анги. Хамгийн бага анги нь эрүүл мэнд 3 дугаар анги гэсэн. Юу ах юм бэ? Би бас тийм бодолтой байна. Эрүүл мэнд 3 дугаар ангиг авдаг юм бол гэж бодож чи яаж юм? За тэгш. Эрүүл мэнд 3 дугаар анги. Өгмөргүй нөө. Эрүүл мэнд 3 дугаар анги. За. Бүгдээрээ асуултыг харъя. Эрүүл мэнд 3 дугаар анги. Арьсны хамгийн гол үүрэг юу вэ? Арьс гэж яг юу юм болоо? Хариултыг мэдж байгаа тохиолдолд тонхог дарах хэрэгтэй байгаа. Цаг явсаар За хоёр юмны дунд эргэлзчихлээ. Арьсны хамгийн гол үүрэг. мөнхөө мэдж байгаа бол хариултыг өгөх ёстой, хонгоо дарах ёстой байгаа. Тэр хооронд хүүхдүүд маань зөв хариултыг илгээсэн байх ёстой байгаа. Арьсны хамгийн гол үүрэг юу вэ? За цаг дууссан байна. За.
хамгийн тэнийг хариултагч гоо. Арьс хамгаалах үүрэгтэй. Хамгаалах үүрэгтэй. Хамгаалах үүрэгтэй. Хамгаалах үүрэгтэй гэж байгаа. Хамгаалах үүрэгтэй. Мөнхөө юу гэж бодож байна? Адилхан болж. Адилхан баг гэж. Хамгаалах үүрэгтэй. Арай өөр юм шүү. За. Тэгвэл хариултыг харъя тэхүү. Тэгэт Самбар дээр авъя тий. Хамгаалах гэсэн үүрэгтэй. Хамгийн гол нь хамгаалах хэрэгтэй тийм ээ. Хамгаалах үйл. Би юун дээр хоёр юмны дунд орчлоо гэсэн шүү дээ. Юун дээр нөгөө арьсны шарс сүв гэж байдаг шүү дээ. Шарс сүв тий. Би тэргээр амьсгалах гэсэн юм орж ирээд байгаа байхгүй юу? Тийм бас амьсгалдаг юм ярьж байна. Тий. Унтахаар хүний арьсыг амардаг. Гол гэж байгаа байхгүй юу? Тийм. Гол. Тэгэхээр арьс бол хамгаалах. Баярлалаа. Зон 75 мянган төгрөгтэй болчлоо. Хэдээ? 175 мянган төгрөг. Швейцар банкнд л байдаг баг. За. Одоо нэг боломжтой байгаа. Тэр боломжийг нь харах гэсэн боломж байгаа. Одоо бол үл шатах мөнгөн дүн буюу 250 мянган төгрөг рүү алхах ёстой. Одоо ч хэцүү даа би дээ нөгөө. За одоо манай мөнхөд маань нэг асуулт үлдсэн байгаа тийм ээ. Одоо ерөөсөө шүү дээ. Одоо ингээмгүй. Ерөөсөө дуу хөгжмийг аваад tagad сүүлч аярдээ энэ л одоо бууж өгдөгөө даваж гардаг л хэвчээ. Дуу хөгжим ах уу? Дуу хөгжим 4-р анги. За дуу хөгжим 4-р анги. Буулах юм хэрвэл би бууж өгнө шүү. Ягаад гэвэл миний хоолойны өнгө төгөлдөр хууранд байдаг юм гинлээ. Төгөлдөр хууранд миний өнгө байдаггүй гэж. За дуу хөгжим 4-р анги сэжлийг сонгосон байгаа. Асуултыг харъя. Дуу хөгжим 4-р анги. Ер нь багада хэр дуулдаг хүүхд вэ? Битээрхаа. Дуулдаг уу? Би бол уникус болгоо. Сая дууссан шүү дээ хэрвээ сайн. Одоо гайгүй болоод байгаа. Одоо гайгүй болоод байгаа шүү. Одоо мөн нэг дуу аялч шүү. Аялч. За тэгэхээр дуу хөгжим 4-р анги гэсэн асуулт гарсан. Төгөлдөр хууранд доо их шиг хэд байдаг вэ? Өшгөлч. Би энэ асуултанд хариулахаас татгалзаж байна. Яагаад гэж? Миний хоолойны өнгө төгөлдөр хууранд байхгүй юм чи би яаж мэдээ. Тэгтэл хариулах хэрэгтэй байна. Төгөлдөр хуурны яг хэдэн төвчтэй байт юм бэ? 88 тийм ээ. Тэгэхээр 88 л байхгүй юу доо. 88 дотоо. Тий 88 дотоо. Доо их шиг хэд байдаг вэ? Доо ре ми фа сол ля си до догоос эхлээд до си ля. Өө шил чин 7 яваад 7 яваад 1 до 7 яваад 1 до байх шүү дээ. До ре ми фа сол ля си до. Яддаг доо. Ре ми фа сол ля си до. За. Манай мөнхөө бэлэн болсон. Мөнхөө бэлэн болсон. Та хэрвээ бэлэн болсон бол хамрыг дарах хэрэгтэй. Би буучлаа. Мөнхөөс. Мөнхөөг сонсъё. Харах гэсэн боломжийг харах боломж авах. Тий. За тэгвэл мөнхөөг хариулсан. Сүүчийн боломж авч. 11-ээс 12. 11-ээс 12. 12. 11. Аль нь бэ? 11. 11 үү? 11. 11. За, ямарчсан боломжийг авсан байгаа. Боломжийг аваад Батбаяр өөрөө эргцүүл дүгнсний үндсэн дээр 11 хариултыг өгсөн. За тэгвэл төгөлдөр хууранд хэд доо их шиг хэд байдгийг бүгдээр хамтдаа самбар дээрээс харъя тэхүү. За. Зөв хариулт. Урдан гараад ирээч. Do si la sol fa mi
Наан байд юм биш. 88-д 7 дугаар. Ахтаваараа гэдэг юм байна. Стам итгэхгүй маань. Юу? Мөнхөө ер нь яаж бодоод 11 мө 12 гэсэн бэ? Би сүүл бодлоо нөгөө цагаан тавч нийт 88 тавч байдаг. Тэгээд цагаан 54 байдаг. Тэгээд 88-га биш 54-га 54-гээ 7 тоох. тэгээд 8 гарах. 8. 78-54. Зүгээр ч юу. Зүгээр. Давгүй байлгүй. Өдрөн шүү дээ бас. За. Гэтэ ямар ч сан 175 мянган төгрөгтэй болоод үйл шатах мөнгөнд өнөр унаад 50 мянган төгрөгтэй болсон. Баяр хүргэе. Тэгээ үнсэн юм байна. Та 11 гэж хариулсан. Манай хариулт 8 гэсэн. Одоо 2 дээр авах заяа. Одоо 2 асуултан дээр авах. Одоо цаашаа явахгүй. Ингээд 4 бол 4 та зогссон. Би 8 гэж хэлэх гэжсэн шүү дээ. За. Тэгэхээр Батбаяр манай нэвтрүүлгийн алтан дүрэн байдаг. За. Тэр дүрэн маань ямар дүрэн бэ гэх юм бол яг миний хажуу зогсож байгаад За. тэр камер руу харж байгаад би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутан байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Аль камер лөө? За. Тэр ингэж дахиад байгаа юу? За. Хариулах. Би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай байна. Баяр хүргэе. Үний юм чинь. За. Бид нар бол нэг яг ингэж яг нарийнда шүүх юм бол заримдаа 5 дугаар ангийн 1 дугаар ангийн хүүхдийн ухаан төрчих юм уу? Тийм ээ. Тэгэд Батбаяр яг үнэхээр мундаг байлаа шүү дээ. Үнэхээр мундаг байсан. Би энэ одоо телевизэн нэвтрүүлэгч рүү 40 очих хэмжээнд ажиллаад анхудаа энэ нэвтрүүлэгт анхудаа ийм хүнээс байцагдчих үзтээ. Урд нь байцааж ирсэн. Дандаа байцааж ирсэн тийм. Тэгэхээр Гоё байна. Үнэхээр гоё байна. манай нэвтрүүлэгт орсон сэтгэлээс яриач. Маш сайхан байна. Ягаад гэвэл үнэхээр одоо Батбаяр гэдэг хүний хувьд бол одоо ч юмтаа гэдэг Батбаярх нь ерөөсөө нэвтрүүлэг хөтлөөл тийм ээ. Нэвтрүүлэг хөтлөөл энэ асуудал чинь боловсруулаад ингээд яваад алдаа оногийн цэгнэл ингээд явж ирсэн болохоос биш яг өөрөө ингэж зогсоод асуулт сонсоод бодоод тэгээд хариулж ирсэн үе бол баггүй. Анхных өөрөөр хэлэх юм бол миний 40 жил ажилласан нэвтрүүлэгчийн ажил нэг шинэ хуудсыг боловсрол телевизийн 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу гэдэг нэвтрүүлэг надад нээж өглөө. Нэг хоёрдугаар дахиад миний оюун ясныг шалгаж өглөө. Гайгүй байгаа юм байна. Гуравдугаарт юу гэхээр хэдийгээр одоо ингээд 60 гарцсан энэ олон жил ажилласан ч гэлээ гэсэн нөхөр бас юм бодож сураагүй ш. Төгөлдрийн даралт хэд байдгийг мэдэхгүй байж кинодраа мэгдэг гэсэн гэж ярьж болох уу? Одоо жишээний асуултууд өөрт орж иж шít. Энд чинь ягаад гэвэл ямар нэгэн хэмжээгээр би ямарваа нэг юмд оролцоод эргээд би хаана явж байна? Би яаж амьдарч байна? Надад ямар асуулт вэ? Надад одоо энэ чинь маш олон асуулт өөрт орж иж шít тийм ээ. Тэр байгаль орчинтай харьцдаг юм уу амьдралын энгийн жишээнүүдийг бол би хариулчиад байна л дээ тийм ээ. Тэгж ягаад гэвэл өдөртөн таарладаг байнгын хүний сэтгүүл байдаг зүйлүүд шүү. Яг ингэж тулгаад бодоод ирэхээ зэрэг чи одоо ер нь кинодрам гэдэг үний юм уу удлаа юм уу? Төгөлдөрт хэдэн доо байдгийг мэдэхгүй. Гэх жишээний юмнуудад бодогж иж байгаа. Энэгээр миний амьдрал, миний тарих оюун санаанд танаа нэвтрүүлэг шинэ хуудсыг нээж өгч байгаа. Одоо өөрөөр хэлэх юм бол насаглаа гэж битгий бодоо. Туршлагатай гэж битгий даналзаа. Сур, дахиад сур, цаашаа яв. Гэсэн ийм сайхан үе таалгыг нээж өгсөн боловсрол телевизийн энэ нэвтрүүлэгт надтай хамт орсон ангийнхандаа энэ нэвтрүүлэгт ажилласан бүх хүмүүст өөрийнх нь телевизийн Ахмад Уран бүтээлч явд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна. Баярлалаа. Тэгэхээр Батбаяр хаа бидний урилгыг авч манай ангид хүрэлцээрсэн танд маш их Баярлалаа. Би ч гэсэн баярлалаа. Ангидаа өрсөн те. Тэгэхээр манай ерөнхий ивент маш их баярлалаа. Аргагүй Жимсний хамт Фанта гарын. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Жимсний хамт Яа. National Geographic Kids.
бүх дугааруудын цамардаг байгаа. Энэ сэтгүүл маань болохоор Монголд 2012 оны 10 сараас л тэмдэлтэнд орж ирсэн байгаа. Англи монгол хэл дээр гардаг. Тэгээд их дэлхийг хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд гэсэн урайтай байна. Яа ингээд National Geographic Kids гарын гэдэг. Тэр нь бас айгүй гоё аяг байна. Нэвтрүүлгийн ивент этгэгч National Geographic Kids их дэлхийг хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд Сурагчлалтаа би бас Тэгэлгүй яг уу. National Тэмцээнд Geographic орсон суулч тий. Тий. сэтгүүлийг өгөн заяа. Сайн. Энэ бол миний. Тэгэхээр хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа Батбаяр ахта нэг алаад ишээ тэхүү. Яагаад вэ гэх юм бол бидний хичээлийг өнөөдөр үнэхээр сонирхолтой. Би хүүхдүүд та нартай баяр хүргэе. Яагаад гэвэл та нар миний 10 жилийн сургуулийн тэр сайхан насыг сэргээж надад бодогдуулж, надад урам хайрлаж, надад итвэх зориг авахалсан ба энэ хөгжил цэцгэлийг харьсан хүүхдүүдэд баярлалаа. Тэгээд би энд орсон бүх хүүхдүүдэд асуулт хариултаар зэвсгэлсэн оюун ухааны талбарт хамт тулалдаанд орсон та нартай бүгдэн чинь баяр хүргэе. Бидний эцэг дээсгэж хайрладаг эзэн богд Чингис хаан маань хэдийгээр тэнгэр таливч үл алдагдах оюун ухааны тусгаар тогтнож шилжсэн юм гинлээ. Тэгээд энэ тусгаар тогтнол Монгол түмний хойч ирээдүйн та бүхний мөнхийн дуудлага байхыг ерөөдөө яа баярлалаа. Баярлалаа хүмүүс үзэгчдээ. Та 5 дугаар ангийн үгтэй сухантай шоу нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар энэ хүрээд гараа уулзлаа. Баярлалаа.